За сайн байцгаана уу, манай Dark Bay podcast-ийн энэ 7 хоногийн дугаар ингээд эхлэх чинь. Тэгээ гэрлэн өнөөдөр энэ 7 хоногийнхоо дугаарыг ярина. Тэгээ бүр яриаггүй амар удаа, бараг 2 сар гарсан болчихоо, 3 сар болчихоо. Тэмээсэн болохоор ярих гэсэн чинь бүр яаж ярьдгаач мартцсан байна. Тэгээд та нараар сонин сайхан юу вэ? Коммент дээр бичээрэй. Бас шинээр хэрвээ сонсож байгаа хүмүүс байхan бол манай Dark Bay podcast гээд 7 хоног болгоны 4 өдөр гардаг болсон бодит үнэн явдлыг ярьдаг подкаст байгаа. Тэгээд дугаараа эхлэхээс өмнө subscribe дараарай, notification-ыг on болгоорой гэж хэлье. За тэгээд дугаараа ярьж эхлэе. Michael Philpott буюу хүмүүс Mick Philpott гэж дууддаг эрэгтэй нь 6 хүүхдийн аав, 1956 онд Англид төрсөн. Тэгээ хүүхэд насныхаа талаар ерөөсөө мэдээлэл байхгүй. Ямар ч лесен сургуулаа төгсөөд 19 байхдаа цэрэгт элсгээр болж цэрэгт явхаас 2-7 хоногийн өмнө 15 настай Kim охинтой танилцаж үерхдэг. За Kim Mick-т бол бүр дурлаад бараг одоо Mick-ийн гიშгсэн газрыг нь үнсэх шахуу хайртай болсон. Бас Kim-ийн гэрийнхэн ч гэсэн Mick-т маш сайн байсан. Ялангуяа Kim-ийн аав нь яагаад тэгэхээр аав нь өөрөө цэргийн хүн байсан болохоор цэрэгт Mick-ийг удахгүй элсэх бодолтой байгаагийн сонсоод бол бүр нилээн баяртай байсан. Энэ хоёрын үерхэл эхэндээ маш сайхан байсан ч Mick гинтл муухай ааштай, ууртай болж эхлээд дандаа Kim-ийг өөрөөрөө байлгах гэдэг болсон. Тэгэл Kim үгүй гэх юм бол ерөөсөө л чамааг алаа ичиж өгөө сүрдүүлдэг. Тэгээ Kim-ийн хувьд болохоор 15 настай бас Mick хамгийн анхных нь үерхэл байсан болохоор найз залуу ямар ах хэвээр эрүүл харилцааны талаар ер нь ямар ч мэдлэг байхгүй байсан болохоор хэлсэн үгээр нь л байгаад идэг. За Mick бол найз охиныхоо бүхэл юмыг заадаг. Бүр орой хідэн цагт гэртээ ирэх, юу өмсөх, юу идэж уухыг нь хүртэл хэлж өгдөг. Тэгээ Kim хэлснээр нь хийхгүй ахын бол зодно, хэрүүлүүднэ. За ингээд хэдэн сар иймэрхүү явсны дараа Mick сүултээ Kim-ийн найз болон гэрийнхний өмнө Kim-ийг дээрлэхэж эхэлсэн. Эхлээд олонний өмнө Kim-ийг доош нь нээсэн комент хэлээл. Тэгээ цаашлаад Kim рүү ууралж хашгирч хаяа бүр алгадаж цогтөг болсон. Тэгээ нэг удаа Kim Mick хоёр ингээд бааранд ууж муугаал байжсэн байна л та. Тэгсэн Mick Kim-ээс бильярд тоглох уу гэхэд нь Kim тоглохгүй гэсэн чинь Mick уурлаад Kim-ийн амруу нь бильярдны цохиураар баар дүүрэн хүмүүсийн нүдэн дээр цогсон. Тэгэхэд Kim-ийн аман задраад шууд цус гарсан. Тэгэхэд бол бааранд байсан хүмүүсийн нэг нь ч юу ч хэлээгүй гэж сүлд өөрөө хэлсэн байдаг. За ер нь ингэсээр хагаад Mick-ийн хүчирхийлэл улам хэрцгий болж өдөр болгон Kim зодуулах нь бүр хэвийн үзэгдэл шиг болсон. Бүр хэд хэдэн хавирган хүртэл хугарсан. Гарны хуруунуудыг нь бас нэлээд хэдүүд удаа давтан хугалж исэн. Mick уурлахаараа Kim-ийн хуруунуудыг нэг нэгээр нь барьж агаад хугартал нь атгаж шийтгдэг болсон. За тэгээ зарим хүмүүс яагаад зүгээр салаад явчаагүй юм бол гэж бодож байгаа. Харин Kim жоохон байхдаа Mick-тэй танилцаж үерхсэн. Тэгээд ерөөсөө би сая хэлсэн шиг эрүүл харилцааны талаар юу ч мэдэхгүй. Тэгээд дээрээс нь Mick ч гэсэн Kim-ийг зодчоод маргааш нь одоо дараа нь хизээж дахиж зодохгүй юм шиг уучлалтгүй байдаг. Араас нь хэсэг сайхан ааштай байдаг гэсэн болохоор Kim ч гэсэн уучлал өөрчлөгдөх юм болов гэж цог байгаал байдаг. За тэгээ нэг удаа Kim гэрээсээ гарахдаа жижигхэн богино юпг өмссөн чинь Mick харангуйтаа юу ч хэлэхгүйгээр шууд нумсам авангуудаа Kim-ийн доотх руу одоо цамных нь хэсэг рүү бодчихдаг. Тэгээ одоо наад юпгээ битэн өмсөө өөр өмс гэж хэлж болно шүү дээ. Тэгж яах чинь зүгээр юу чгүй л ингээл нумсан барьж байгаа бодцсон. Бас нэг удаа Kim найзынхаа жоохон хүүхдийг гэртээ харахаар болоод тэгээ энэ үед Kim Mick хоёр цуг амьдардаг болсон байсан үгүй. Тэгээ гэртээ авчираад хараад байжсэн чинь орой олж Mick ажилласаа тарж ирдэг. Тэгэл Mick-ийг ажиллаас нь ирэхэд нь Kim ер нь ингээл шууд Mick дээр очиод үнсээл, тэврээл, ажил нь ямар байсан, хоолундаа идсэн үү гэх мэтэр ойр зүрийн юм асуудаг байсан. Тэгсэн чинь тэр өдөр Kim хүүхэд хараад завгүй Mick дээр очихгүйсэн чинь Mick уурлаад алх авч агаад нөгөө жоохон хүүхдийн нүдэн дээр нь Kim-ийн өвдгийг алхаараа бицэртлэн зовчдөг. Тэгээ одоо энэс харахад бол хөөрхөн охин бүр ямар хэцүү нөхцөлд сэтгэлийн төвшөртэй амьдарч байсан харагдаж байгаа. За энэ үед Kim их сургуультай явдаг байсан. Тэгээ найз нөхд нь мэдээж яасан ингэж асуухад Kim бол шатнаас унтсан юм аа, эсвэл өөр нэг охинтой зодтолцсон юм аа гэх мэтэр хэлдэг байсан. Тэгэхэд найзууд нь ч гэсэн ер нь бол нэг
цаашаага яг үнэн үү энэ гэж юусаа асуухгүйгээр итгэл яваад идэг. Мик энэ үед болохоор цэрэгтэй хэдэн сараар очиод хэдэн сараар гэртээ ирж амардаг байсан. Тэгээд Ким Микийг цэрэгт явцсан хойгоор л Ким бол гэртээ нэг сэтгэл амар хэдэн сараар байдаг. За Мик цэргийнхаа бэлтгэлээс буцаж ирэх болгонд нөхчөрхийлэл нь бүр л улам амар илүү болж исэн. Буцаж ирчээл Кимийг өөрийг нь хуурсан араар нь тавьсан байна гэж бат итгээд Кимийг зоддог. Ким бол бүр Микийн хэлсэн бүх дүрм журмыг нь даахдаг. Мик Кимийг ямар ч тодох шалтгаангүй болцохороо худлаа одоо Кимд чи намайг хуурсан болохоор би чамайг зодж байгаа шүү гэж энэ хүртэл хэлдэг. Тэгээ дээрэс нь бүр Мик Кимд цэргийн бэлтгэлтэй явлаа гэж худлаа хэлээд Кимийг юу хийж байгааг нь араас нь өдөржин дагаж яваад мөрддөг. Тэгэхэд Ким бол одоо бүр ямар ч залуутай уулзаагүй бүр яриачгүй байхад чинь Кимийг бол зодсоор л байсан. Ингээд бүхэл бүтэн 2 жил аимшиг үерхэлд байсан Ким Микээс салахаар шийдснээ захианд бичээд гал тогооныхон ширээн дээр үлдээгээд өөрөө хамаг хувцас бүх юмаа аваад Микийг ажилдаа байх үед гэрлүүгээ буцдаг. Тэгээ тэр оройн Мик ажилласаа ирээд захааг уншаад бол дэлбэртлээ уурлаж шууд Кимийн гэрт нь очиж өдөржин шүнжин хэдэн 7 хоногоор ардаас нь нууцаар мөрдсөөр байгаад Ким болон гэрийнхнийх нь цагийн хуваарийг мэдэж аваад Кимийн аавыг шөнийн ээлжинд ажилладаг болохыг нь мэддэг. Угаасаа Кимээс айхгүй, Кимийн ээжээс нь айхгүй ганц айж байгаа хүн Кимийн аав нэсэн болохоор нь аавыг нь явсныхан дараа Ким рүү дайрж орё гэсэн төлөвлөгөөтэй байсан. За ингээд мэдснийхаа дараа Мик Кимийн гэрийн уурт талын модон дотор орж нуугдж агаад аав нь явсан хойгоор орохоор шийдээд хүлээж агаад гэрт ороход Ким ээж хоёр нь бол өөрсдийнхөө өрөөнд унтчихсан. Мик эхлээд Кимийн унтчихсан өрөө рүү хотготой дайрж ороод шууд Кимийг хутгалж эхэлсэн. Тэгэхэд Ким ч гэсэн ингээд мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь барьцалдаж аваад ноцолж байгаа хооронд Кимийн ээж Шерли охиных нь өрөөнд ингээд амар хашгирах дуу гараад ахаар нь сэрээд өрөөнд нь очиж харсан чинь Мик охиныхан дээр гараад хутгалж байгааг нь хардаг. Тэгэл ээж нь өстө шууд сандраал хүүе юу яач вэ гэж артлаас нь тэрж авч жагаад холдуулах гэж оролцсон чинь Мик тэрийг нь мэдээд шууд анхаарлаа Шерли дээр хандуулдаг. Шерли ч гэсэн Микийн өөдөөс ноцолж жагаад ерөөсөө угаасаа тэр чинь эмхтэй хүн тэгээд дэлэхгүй штэ эрэгтэй хүнийг яаж ч утсан хэд удаа хотглуулад тэгээ Шерли ч гэсэн өөрөө бодож байхгүй за би одоо зүхтааж гарч тусламж ирэхгүй бол болохгүй байна гэд хаалга руу гүйсэн чинь Микт баригдаж дахин удаа дараа хотглуулж нийт 11 удаа хотглуулад яг хаалгаар гарахын өмнө хэвсэн дээр ундаг. За Шерли газарт унсны дараа Мик гинт өөрийнхөө юу хийцнээ анзаарч харахад Ким бол орон дээрээ өөрийнхөө цуснд бодогдсон. Харин Шерли газарт өөрийнхөө бас цуснд бодогдсон хэвшижсэн байхыг хараад юу хийсэндээ харамссан биш. Бараг одоо яаж өөрийгөө мэдгдүүлэхгүй эндээс гарах уу гэж бодож зогссон. Мик 2 давхар руу гараад хэсэг яаж эндээс цэвэрхэн гарах уу гэж бодож сууж байгаа хооронд нь азар одоо хуршууд нь энэ их хашгирах чимээг сонсоод цагтаа дутсан байсан. Тэгэл цагтаарны түргэнтэй маш хурдан ирж гэрт ороход Мик бол дэд давхрын диван дээр цус болсон хутгаа барьсан. Ирсэн цагтаа нар л бүр нэг юу ч болоогүй юм шиг инээдсэн суужсан. Цагтаа нар Микийг бариачилж байгаа хооронд түргнийхэн Кимийн өрөөнд ороход Мик цаанаас нь наатахаа аврах гээд оролдоод хэрэггүй дээ. Би наатахыг ахалцсан юм чин гэж цаанаас нь орилдог. Түргнийхэн бол 2 эмэгтэйг аваад эмнэлэг рүү явж байгаа хооронд Ким бүр 2 удаа үхээд буцаад зэгсэн. Кимийг яаралтай мэс засалд оруулахад уушг нь хүн дээр гэмтсэн. Гидгиз доторх нь ярьж онгойсон. Элэг бөөр нь бүгд цоорж хүн дээр гэмтсэн. За тийм байсан ч азар одоо сайн эмч нарын ачаар Ким амьд өлтөж чадсан. Тэгсэн ч одоо ийм хүнд бэртэл гэмтлээс амьд гарах гэж Ким бол маш олон сараар эмнэлэгт твцсэн. Бас нэмээд савн гэмтсэн байсан. Тэгээ тэр нь дахин сэтэрснээсээ болж дахин бие нь муудаж эмчэд үзүүлэхэд саваа ахуулах шаардлагатай болсноос болж одоо хизээж өөрийн хүүхэдтэй болж чадхааргүй болсон. Тэгээ дээрэс нь саваа ахуулснаас болоод дөнгөж хорхон наснда Ким цэвэрсэн. Ер нь хэдий ингээд амьд гарч чадсан ч гэсэн Микийн дайралтаас болж бол одоо зөндөө сэтгэл санааны болон бие эрхтнэрээ хохирсон. Харин ээж Шерлийн 11 удаа
хутгалуулж илхэн цорсон. Бас л маш их хүнд гэмтэлтэй байсан ч одоо азар сайн эмч нарын ачаар амьд үлдэж чаддаг. Цагтаа нар Микийг шууд баривчлан авч шүүх хурал болох хүртэл нь бол шууд л шоронд орсон. Тэгээ шүүхийн өмнө Ким маш зоригтойгоор өөрөө гарч ирээд шүүхийн танхимын өмнө юу болсноо нэгнгөө дэтэлтэй нь хэлдэг. Ким хэлэхдээ тэр өдөр Мик миний өрөөрөө дайрж ирээд гидсний дээд хэсэг рүү хутга зоогоод маш хүчтэйгээр доошлуулж миний гидсийг ярьж гаргасан. Дараа нь ээжийн минь хоолой сонсогдоод би ухаалтсан гэж хэлдэг. Тэгэд ингээд шүүхийн бүрэлдэхүүн Микийг буруутай гэж үзэж шүүгч Микт зөвхөн 7 жилийн ялыг өгдөг. Мик шоронд орчоод Ким рүү ол байнгын захиа бичижсэн. Шоронгоос гарчаад эргэж буцаж Кимтэй нийлнэ гэдэгтээ бүрэн итгэцэн. Тэгэл захиандаа болохоор би чамд хайртай шүү, уучлаарай. Би чамайг ингэж амар гэмтэх гээгүй байсан юм аа. Одоо бараг л те зүгээр л айлхаж байгаа тийм болчлоо. Тэгээ над дээр ирж уулзаач те. Бас намайг шоронгоос гарсны дараа хойлоо гэрлээ. Хайртай шүү гэсэн захиаг бол байнга явуулж байсан. Тэгэхэд Ким бол мэдээж одоо эргүүлж нэгч хариу бичээгүй. За тэгээд 7 жил авсан нь уурэгч хүрэж байгаа бол биш үү те. Мик сайн хүмүүжигч байсан гэд 3 жил 2 сарын дараа шоронгоос гарцсан. Суллагдсныхаа дараа Мик Ким рүү байн нөгөө хайрын захиагаа битсээр л байсан. Тэгээд буцаж нийлээ л да. Хайртай шүү, надтай ирээд ирээчтэй гэдгсэн чинь Ким бол ерөөсөө эргүүлж хариу бичээгүй. Тэгсэн чинь Мик бүр уурандаа чи надтай эргэж нийлэхгүй бол чамайг хутгалж ална. Бас маш хэрцгийгээр өдөржин шүнжин чамайг хүчинд нь гэж сүрдүүлсэн захиа явуулж эхэлсэн. Тэгсэн ч одоо Ким нэгч хариу бичээгүй. Бараг одоо сүүлдээ бүр захиаг нь уншихгүй хайдаг байсан баг. За Кимийн ээж нь харамсалтайгаар хэдэн жилийн дараа элэгний 4-р шатны хорт авдартай болсноосоо болж нас орсон. Тэгэд энэний талаар Кимийн гэрийнхэн хэлэхдээ Мик Шерлигийн илгийг маш хүндээр цоортол нь хутгалснаасаа болоод илгэнд нь одоо нийгэм үлдсэн. Тэгээд тэрнээсээ болоод хорт авдартай болсон гэж одоо хүртэл буруутгах юм лээ. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Мик угаасаа Ким над дээр эргэж ирэхгүй байна гэдгээ ухаарад өөр найз охинтой болохоо шийдэж өөр нэг эмэгтэйг хайж эхэлсэн. Дараагийн эмэгтэйг Памела Ломакс гэдэг. Энэ хоёр 4 жил цугаж агаад 1968 онд энэ хоёр гэрэлцгээдэг. За Памелад Мик болов эрхэж эхэлсэн эхний өдрөөс л муухай аштай, ууртай харьцаж хүчирхийлж эхэлсэн. Тэгээ Ким гэрээс нь зүхтаад явцсан болохоор Памелагч бас тэгүүлгүй бол эртгэн гэрэлчих юм бол зүхтаахгүй байх гэж санаа төрж 4 жил цугасны эцэст гэрлэх санал тавьж энэ хоёр гэрэлснээр 3 хүүхэдтэй болдог. Памела Микээс салах гэж бол хэд хэдэн удаагийн оролдлого хийж үзсэн. Памела Микт би чамаас салмаар байна гэж хэлэнгүүт Мик Памелагийн өдөөс нь харж байгаа л энэс нэ миний экс надаас салах оролдлого хийгээд яасныг мэдж байгаа сте. Чи надаас салах гэж оролдох юм бол би ч гэсэн чамайг ална штэ гэж хэлж сүрдүүлдэг. Тиймээсэн болохоор ерөөсөө Памела аагаад салж чаддгүйсэн. Тэгээ Микээс салах ганц арга бол Мик өөрөө надаас уйдаад салчаасаа гэж өдөр болгон залбирч байгаад эцэст нь бүхэл бүтэн 10 жил цугасны дараа Мик Памелагаас салдаг. За Мик энэ үедээ 38 настай. Харин дараагийн танилцсан охин нь бол дөнгөж 14 настай жоохон Heather Kia гэдэг охинтой танилцдаг. Тэгээ яаж танилцсан гэхээр Мик амьдардаг байсан хотынхон ойрхон нэг голд очиж загасчилдаг байсан байна л да. Тэгээд тэр гол нь энэ хотын өсвөр насны хүүхдүүдийн дунд алдартай. Ер нь л чөлөө цагаараа хүүхдүүдийн очих туртай газруудын нэг нэсэн. Тэгээ Мик нэг өдөр олуулаа байгаа охтууд дээр очиж яаж яраа өдөх вэ гэж бодож байгаад өнөөрөө эднэр чин дэлгүүр орж арх тамхи худалдаж авч чадахгүй штэ. Тийм болохоор би аваад эднэрт өгч болох юм байна гэж сэтгэхэд Хайдар болон Хайдрын найзуудтай одоо өөрөө эхэлж очиж яриа өдөж нийлж эхэлсэн. За эхэндээ Хайдар бол Микийг өстой гоё, кул, гоё аш зантай, гоё сайн ах вэ гэж бодож исэн. Тийм болохоор энэ хоёр эхлээд Хайдрын найзуудтай цуг уулздаг байсан ч сүүлдээ болоод зөвхөн хойлохнаа
уулзаж эхэлдэг. За энэ үедээ Мик ч бараг 40-тэй, Хайдар ч дөнгөж 14 өхөн настай жоохон охин байсан. Тэгээ Хайдрын хувьд бол хамгийн анхны унтсан хүн нь Мик. Тэгээ Мик Хайдар руу байнгын ингээл чи надтай ирж унтахгүй бол чамаа сална ч юм уу өстө чамааг ингэн тэгнэ гэж байнгын муухай сүртүүлсэн хөхтэй мессеж явуулдаг. Тэгээ Мик экс найз охтуудтайгаа яг яаж харьцдаг байсан? Яг тэрэн шигэ Хайдартай харьцдаг. Тэгэл байнгын дарамтлан зодно. Зодсныхаа дараа нэг л их сайн хүн болж жүжиглээл уучлалтгүйдэг. Тэгээ Хайдрын бас л анхны харилцаа байсан болохоор одоо хөөрхөн охин буруу зөвийг нь юусоо мэдтгүү тэгэл уучлал яваад идэг байсан. За ингээд удалгүй Мик Хайдартай цуг амьдарч исэн хотоосоо өөрийнхөө хүүхдүүдээ аваад зүхтаах төлөвлөгөө гаргадаг. Мик 3 хүүхдээ хулгайлах гэж нэлээд олон удаа оролцсон ч бүтлгүүцээр байсан учраас болохоор шийдэж харин оронд нь өөр тийшээ нүүж Хайдрыг жирэмсэн болохоор шийддэг. Тэгээ энэ хоёр ч гэсэн өөр хот руу нүүгээд одоо 2 хүүхэдтэй болцгоосон. Мик бас л Хайдрыг бол байнгын зоддог, дарамталтай, үгээр иддэг. Одоо бүр зүгээр угаалгын машинаа ажилуулахгүй яасан бэ гэж хэрцгээгээр зоддог. За ингээд ийм амар хүнээс Хайдар бол маш ихээр зайгаа барьж эхэлсэн. Тэгэнгүүт Мик бол шууд Хайдрыг дуртай нүү дургүй нүү шууд хүчнэддэг. Бас 2 хүүгээ Мик ээжийнх нь эсрэг болох гэж тархин угаадаг. Жишээ нь ингээл ээжигээ кичээгэж дууд ээжигээ очоод цохоод ав гэл тэгэнгүүт 2 хүн яг хийдэг байсан. Тэгтээ нөгөө хүүхдүүд нь жоохон байсан болохоор юу ч мэдэхгүй аавынхаа хэлснээр л хийжсэн. Нэг нь одоо том нь 5 6-тай, баг нь 2 3-тай л байсан баг. За ингээд нэг өдөр Мик Хайдрыг бараг босож чадхааргүй болтол нь зоотоход Хайдар ингээд дотроо бодож байгаа байхгүй. За одоо л эндээс цухтаахгүй бол намайг ер нь яг алхах нь байна гэд тэр оройно боломж олдонгууд нь шууд өмссөн хувцастайгаа гэрээсээ гарч гүгээд цагтааян газарт очиж 2 хүүхдээ нин түрүүнд авах хүсэлт гаргаад хүүхдүүдээ авч Микээс цухтаж чаддаг. Энэ үедээ Хайдар 20 настай. Тэгээ бүхэл бүтэн 6 жил Миктэй амьдарч агаад салж чадсан ч Мик бол одоо яаж зүгээр явуулах вэ? Хаана амьдарч байгааг нь мэдээд нөгөө л бичдэг уучлахгүйсэн захиа явуулаад тэгээд өөдөөс нь ямар ч захиа буцаж ирэхгүй болонгууд нь дахиад нөгөө л нэг дарамтлсан захиагаа явуулж эхэлсэн. Тэрийг нь Хайдар бол шууд мэдээд амьдарч исэн байраа дахин солиод одоо бүр мөсөн мэддэхгүйгээр алга болж чаддаг. За тэгэхээр нь Мик хэсэг артаас нь хөөж байгаад бууж өгч дахин нэг өөр найз охинтой болохоо шийддэг. За дараагийн охиныг бол Married Duffy гэдэг 19 настай нэг хүүхэдтэй бас л хүчирхийл зодон зохионтой харьцаанаас дөнгөж гарч ирээд удаагүй байгаа охин байсан. Мик бол эхлээд танилцахад маш илдэг, хүмүүстэй хурдан найз болдог, эмэгтэйчүүд маш ихээр Микт татагддаг тийм эрэгтэй. Тэгэд Married-тэй танилцаад экс-ийн талаар сонсоод оо ямар амар юм бэ? Би ч чамайг ойлгож гин. Ямар муухай залуу вэ? Яг үннийг хэлэхэд би ч гэсэн одоо тийм токсик харилцаанаас гарсан. Миний экс намайг ч гэсэн хүчирхийлдэг байсан штэ гэж Meredith худлагаасаа ярьсараа байгаад аваа суучдаг. Гэхдээ энэ удаагийн харилцаа нь бол бусад Микийн харилцаанаас арай өөр тайван дүү хүчирхийл багтай байсан гэж ихэнх вебсайтууд дээр бичсэн байлээ. Тэр чигтээ үнэн удаагааг нь бол мэдэхгүй. За ингээд энэ хоёр үерхэд удаагүй байхад 2001 онд Мик дахин 16 настай Лиса Wells гэдэг охинтой танилцдаг. Тэгээ Лиса ээж аваагүй өнчин бас нэг хүүхэдтэй ганц бие байсан. Тэгээ Мик Meredith араар нь Лисатай явуултаж эхэлсэн. Араар нь тэгжтэй угаасаа тэгээ нэг ч тийм нууж хай гэсэн бодол Микт байгаагүй байсан болохоор одоо маш хурдан Meredith ч гэсэн тэрийг нь мэдсэн. Meredith тэрийг нь мэдчихэд ямар ч одоо сэтгэл хөдлөл гаргахгүй, яахчгүй бүр Микт бол тэрнийхэн талаар юу ч хэлээгүй. Тэгээ Meredith Мик хоёр цуг амьдрахаар шийдэж Meredith хүүгээ аваад энэ 3 улсын тусламжийн 18 Victory Road гэдэг хаягн дээр 3 өрөө байрлал өнөж ордог. Тэгэд ороод удаагүй байхад Микт нэг санаа төрсөн нь Meredith угаасаа одоо Лисатай явуулж байгааг мэдээд нэг юм хэлээгүй юм чинь Лисаг хүүхэдтэй гэртээ нүүлгээд авчирвал яасан болоо гэж бодоод эхлээд Meredith хүүе стехнэрэ Лиса гэртээ авчирч байгаа юм бол хүүхэд харах илүү хүнтэй болно штэ. Дээрээс нь гэрээ ажилч гэсэн чамс ч гэсэн тустай дэмтэй чи юу гэж бодож байна гэж хэд хэдэн удаа хэлсээр байгаад
Meredith зөвшөөрүүлдэг. Тэгээ 3 өрөө байранд Lisa хүүхэдтэйгээ нүүж ирвэл багтахгүй байх гэж бодоод Mick байрныхаа хажууд нэг автобусан гэр худалдаж аваад өөрийнхөө өрөөг болгодог. Өөрийнх нь өрөөч гэжтэй зүгээр тэр өрөөндөө орой болгон Meredith юм уу Lisa нэг нэгээр нь авчирч бэлгийн харьцаанд ордог байсан. Тэгээ харин Mickтэй цуг хоноогүй нэг нь тэр оройноо хүүхдүүдэд усанд оруулан унтуулна хоолыг өгнө гэсэн ажилтай. За ийм харилцааг нь эргэн тойрных нь хөршүүд мэдээд тэднэрт нэлээд сонир санагдчихсан. Нэг хүн, нэг ихнэр, нэг найз охинтой цуг амьдарч болт юм уу гэд. Тэгээ энэс гадна энэ гурав багаар одоо жижигхэн тэрүүхэн дэндээ нэрт гарч исэн гэх юм уу да. Жижигхэн зурагт сонин сэтгүүлд өөрсдийнхөө амьдралын тухай ярилцлаганд орооч гэсэн урилга маш ихээр авч исэн. Тэгээ нэг ярилцлаганда хэрвээ энэ хоёр хүсэх юм бол би энэ хоёрыг нэг шөнийн дотор зэрэг жаргаж чадна штэ гэсэн комент хүртэл зурагтаар Mick бол хэлжсэн. За ингээд энэ 2 жил цуг амьдраад 2003 онд Mick Meredith гэрлэх санал тавьж Meredith ч гэсэн зөвшөөрж гэрлэхээр болсон. Харин Lisa бол Mick-ийн найз охинд хэвээрээ байсан. Тэгээ бүр цаашлаад Meredith-ийн хурмын гэрчин болдог. Дээрээс нь бүр Lisa Mick-с жирэмсэн гэцэндээ хүүхэд нь 7 сартай байсан үедээ Lisa өөрөө дөнгөж 18 настай байхдаа найз залууга өөр хүнтэй гэрлэхийг нь хараад өөрөө гэрчээр нь одоо хурминд оролцсон. За энэ үед Meredith ч гэсэн жирэмсэн байсан. Яг хэдэн сартай байсныг нь мэдэхгүй байна. За ингээд хурмаа хийснийхэн дараа Lisa Meredith хоёулаа жирэмслээд дахиад удалгүй хоёулаа дахиад хүүхэдтэй болдог. За ингээд нийт Meredith Mick-с 4 хүүхэд, харин Lisa-гаас 3 хүүхэдтэй болсон. Тэгээ нийт 9 хүүхэдтэй, нэг эхнэр, нэг найз охин гэд энэ гэрт одоо 3 өрөө байранд нийт 12 хүн амьдардаг болсон. Mick яагаад маш олон хүүхэдтэй болоод байсан бэ гэвэл нийгмийн халамжийн мөнгө авах гээд одоо тийм олон хүүхдүүдтэй болоод байсан. Тэгээ өөрөө ямар ч ажил хийхгүйгээр жилд бүр 60,000 паундын цалинтай болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нийгмийн халамжийн мөнгө бол бүгднийг нь өөрөө авдаг. Тэгээ хүүхдүүдээ Mick бол ерөөсөө хардггүй, цуг тоглолтгүй, зүгээр л ингээл мөнгө л гэж хардаг. Тэгээ гэртээ юу ч хийхгүй хүүхдүүдээ ч харддаг юм байж заяа. Meredith Lisa хоёрыг ажил хийгэж хэлээд ажил олж хийнгүүд нь өөрийнхөө банкны мэдээллийг өгөөд тэр хоёрын сарын цалин бол шууд Mick-ийн данс руу ордог болсон. Дээрээс нь энэ хоёрт ерөөсөө гэрийн дэлгүүр байдгүй. Гэрээс орж гарах үед хүртэл заавал Mick-т мэдгдэх ёстой. Харин хүүхдүүдийнх нь хувьд гэвэл найз нөхөд болон ангийнхных нь хэлж байгаагаар зүгээр л нэг тийм энгийн зовж зүтэрсэн юм байхгүй, тийм жаргалтай хүүхдүүд шиг харагддаг байсан гэж хэлсэн. За ингээд энэ гурав бол хэдэн жил цуг амьдарсны эцэст Mick Meredith-аас илүү Lisa-д дуртай хайртай болж байгаагаа мэдрээд Meredith хоёлаа салаад би ингээд Lisa-тай гэрлэмээр байна гэж хэлсэн чинь Meredith ерөөсөө зөвшөөрдгөө. Би чамтай л гэрэлсэн хэвээрэл баймаар байна гэж хэлчихсэн. Тэнгүүт нь Mick бас нэмж хэд удаа асуугаад Meredith болохоор ерөөсөө зөвшөөрөхгүй болгонгот нь заа гэл тэгэл орхицсон. За энэс гадна 3 өрөө байранд ийм олуулаад чигцэлдэж амьдрах нь Mick-т таалагдахгүй болж улсаас илүү том байр хүсэхт нь улс 5-6 өрөөтэй байр одоохондоо байхгүй байна. Гаруул хэлье гэсэн чинь Mick уурлаад мэдээгээр тэр дөрвийнхаа халамжийг муулсан мэдэгдэл гаргасан чинь үзэгчд бол харин Mick-ийг харинч буруутгах гэсэн. Энэ одоо ямар даварцсан өөрөө босож ажиллаа ихгүй юм бижиж юунд даварцсан хэмгүүд ингээд маш их сөрөг хандлага авчихсан. Тэгэд энэний дараа Mick-ийн гэр бүлийнхнийг 7 хоногийн туршид яаж амьдрдгийг нь харуулах реалити нэвтрүүлэгний санал ирж Mick болон гэрийнхэн нь ороход Mick-ийн ямар амар залхуу гэртээ юу ч хийдгүү болохыг нь дахин одоо зурагтаар арт түмэнд харуулсан. Тэгэнгүүтэл Mick ингээл камер байхгүй хоёр ихнэрээ нэг нэгээр нь мө кичнэр мэн гэж дуудаал. Тэгсэн мөртлөө камер ингээл яг видео явж эхэллээ гэл хэлэнгүүт өөстө миний хайртай хоёр сайхан ихнэр мэн гэл худлаа камерын урд ярьдаг байсан. Зурагтаар гарч илүү том байр авах хүсэл нь одоо бүтлгүүцсэн. Харин ч хүмүүс одоо Mick-ийг ямар амар муухай залхуу гэдгийг нь бол мэдж авсан. За ингээд Mick Meredith Lisa хоёртой дахин 5 жил нөгөө 3 өрөө байранда цуг амьдарсан. Ингээ байж итэл 2012 онд Lisa Mick-ээс салах шийдвэр гаргаад
Микэд салмаар байна гэж хэлэх юм бол угаасаа энэ намайг явуулахгүй. Харин боломжтой олдох юм бол шууд зүхтаах хэрэгтэй мэн гэж бодоод нэг өглөө Микийг байхгүй хооронд Meredith би өөрийнхөө хүүхдүүдийг аваад ойрхон бассейн орж сэлчээд ирье гэж хэллээд өмссөн хувцастайгаа хүүхдүүд нь харин усны хувцас хийсэн цүнхтэйгээ тэр чигээрээ гарч цухтаацгаадаг. Энийг нь мэдсэн Мик бол шууд уураа Meredith гаргаж чи яах гэж те Лиса гэргээсээ явуулсан гаргасан чамаас л боллоо. Лиса чамаас л болж ингээд надаас салчлаа авахны юм ярьж ууралсан. Тэгээ нэг юм хэлэхэд Meredith Лиса хоёрыг ер нь зодож исэн гэсэн репорт байхгүй лээ. Гэхдээ team record байхгүй байлаа гэд ерөөсөө зодоогүй гэсэн үг бас биш. Тэгээд урд нь бүх эксүүдээ харгасаар зоддог хүн бол би л энэ хоёрыг ч гэсэн айгүй их тийм хүчирхийлэл дор байлгадаг байсан байх гэж бодож байна. Лиса 4 хүүхдээ аваад өөр байрлал нүүж орсныг нь Мик мэдээд араас нь над дээр буцаад ирээчээ гэсэн захиа явуулаад Лиса бол нэг ч хариу өөдөөс нь бичихгүй болохоор нь дахиад нөгөө нэг бичдгээрээ өө чист над дээр ирэхгүй бол чамааг алын шүү, ингэ шүү, тэгээ шүү гэж сүрдүүлсэн захиа бичсэн. Тэгээ Мик Лиса хоёрын хүүхдүүд нь ээж аавынхаа алин дээр нь очих хууль ёсны асран хамгаалагч нь болох бай нөгөө нэг custody гэд шүүх хурал болох ёстой байсан 2012 оны 5 сард. Тэгсэн чинь яг шүүх хурал эхлэхийн өмнөх шөнийн 3 цаг 30 минутын үед цагтаа дээр Meredith-аас нэг дуудлага ирсэн нь бид эдийг унтжаах хооронд гинт амар гал гарчлаа. Тэгээ миний 6 хүүхэд дээр унтж байгаа. Хурдан гал команд бид нартэй ирүүлээч гэсэн дуудлага цагтаа дээр ирдэг. Мик Meredith хоёр хоёулаа байрныхаа артлын зүлэгтэй хэсэг дээр дээшээ хүүхдүүдийнхаа өрөөний цонх руу хараа зогсож исэн. Тэгээ гал гарч байгаа харсан хөршүүд нь бүгд гэрээсээ гарч ирж янз бүрээр туслахыг оролдож исэн ч дэндүү их удаатай гал авалцсан байсан болохоор ямар ч боломж байгаагүй. Тэгээ Мик өөрөө ч гэсэн шат тавьж агаад гарах гэж оролцсон боловч дэндүү их гал гарсан нэл удаатай байсан болохоор юу ч харж чадаагүй. За Meredith эхлээд цагтаа руу заллахтаа гал асж байгаа харагдахгүй байна. Зүгээр л утаал гараад байна гэж хэлсэн ч галынхан удалгүй очиход бол гал бол маш хурдцтай тархацсан байсан. Тэгээ гал сөнөөгчд байшинд ороод хүн санаатаагаар гал тавьсан байна гэдгийг нь шууд мэддэг. Яаж гэхээр байшингийн нэг давхар тэр чигээрээ бол ингээд нэлэнхүүтэй шатчихсан. Харин ослоор гарсан гал бол нэг талдаа гараад тэгээд яг дээшигээ дээд давхар руугаа шатаж эхэлдэг юм байна л да. Тэгээгүй хин нэгэн бензин асгацсан юм шиг харагдчихсан. Гал сөнөөгчд эхний давхраас хоёр давхар руу утаан дундуур арай гэж гараад хүүхдүүдийн өрөөнд ороход хүүхдүүд бол маш харамсалтай аль хэдийнэ амьсгал хураасан байсан. Тэгээ бүх хүүхдүүдийг байшингаас гаргаж төрөгний эмчнэр үүсгэд 6 хүүхдийн 5 нас барснаас 10 настай Jade, 9 настай John, 8 настай Jack, 6 настай Jesse, 5 настай Jade нар байсан. Харин 13 настай Dwayne хүү бол ухаан алдсан байсан ч амьсгалж исэн болохоор хамгийн ойрын гэсэн эвлэгт хүүг аваачиж сэхэн амьдруулах тасаг руу шилжүүлдэг. Анх удаа тэр дүүрэгт нь ийм амьшигтай хэрэг гарсан учраас хэргийн газар байсан хүн болгон л одоо нүдэндээ нулимстай байсан гэхэд болно. Тэгээ гал командынхан гал санаатаагаар тавьсан гэсэн шийдэлд хүрсэн болохоор одоо цагтаагийнхан бол хин гал тавьсныг нь илрүүлэх гэж Meredith, Mik болон хуршүүдээс нэг нэгээр нь мэдүүлэг авч эхэлдэг. За хамгийн түрүүн сэжигтнэр сэжиглэгдсэн хүн бол Микийн экс найз охин Лиса байсан. Яагаад гэхээр цагтаагийнхан бараг асуулт эхлэхээс өмнө одоо мэдүүлэг авч эхлэхээс өмнө л Мик шууд надад нэг юм солиотой экс найз охин байд юм аа. Бүр өстой галзуугийн галзуу тэр л надаас ингээд өшөөгөө авах гэд гал тавьсан байхаа гэж хэлсний дээр хөршүүд нь ч гэсэн цагтаа нарт Лиса байж магадгүй. Наад Лисагаа л ерөөсөө шалганаадах чинь амар тийм галзуу солиотой гэж сонссон гэж цагтаа нарт хэлээдсэн. Тэгэхээр нь цагтаа нар Лисаг баривчилж аваад мэдүүлэг авсан ч одоо хэрэгтэй ямар ч холбогдлого болохыг нь маш хурдан олж мэдээд Лисаг суулж явуулдаг. За энэ хооронд Meredith, Mik хоёрыг морг дээр хүүхдүүдийнхээ цогцыг баттгахаар дуудахад тэр хоёр хөрш болох Russell-ыг цог яваад өгөөч гэж гуйдаг. Морг дээр очиод Meredith би орж харж чадахгүй нэ гэж хэлсэн чинь Mik болон Russell орж хүүхдүүдээ мөн болохыг нь баталсан. Тэгчээд энэ гурав том хүүгийн байгаа эмнэлэг дээр очиход хүү бол сэхэн амьдруулахдаа ерөөсөө ухаан ороогүй, хизээ ухаан орох нь мэддэггүй
байжсэн. За ингэж Дуэйн хүү 3 хоног биеийн сайжрахгүй болохоор нь сэхэн амьдруулж исэн машиныг нь унтраахаар Мик Мерит хоёр шийдээд унтрааж харамсалтай нь ингээд Дуэйн хүү нас орсон. Хүүхдүүдийн цогцост задлан шинжилгээ хийхэд хүүхдүүд бол маш тайвнаар галж чадаагүй, харин унтаж байхдаа галын утаа амьсгалсаасаа болоод нас орсон гэсэн дүгнэлт гардаг. За ингээд өглөө болоход энэ мэдээ бол бүх сонин зурагтаар тархацсан. Нэг шөнийн дотор 5 хүүхдүүдээ галд алдчихэ гэсэн мэдээ бол англи даяараа явж исэн. Тэгэд энэ мэдээг сонссон сайхан сэтгэлтэй арт түмэн бол хүүхдүүдийн оршуулганд зориулаад 15,000 паунд буюу $17,000 буюу өнөөдрийн ханшаар Монгол төгрөгөөр 53 сая төгрөгийг ээж авт нь өгсөн. Тэгсэн чил энэ хоёр чинь нөгөө мөнгө авчаад шууд дэлгүүрээсэл шаал хэрэггүй юмнууд аваад исэн. За яг ингээд галт алдсан, бүх юм алдсан хүмүүс чинь ойр зүрийн хэрэглээний юмнууд аавна л та. Гэхдээ өөрсдөө зориулж бүр амар их хувц аваал видео тоглоом энтер хүртэл аваадсан. За тэр нь цагдаагийн чихэнд хурж Мик Мерит хоёрыг сэжигтнэр сэжиглэж эхэлдэг. За хамгийн дөрөв нь Микийг сэжиглсэн. Яагаад тэгэхээр нэгдүгээрт гал гарч хүүхдүүд нь дээр шатаж байж болцсошгүйг мэдсээр байж ич Мик яагаад гадаа хөшүүддээ Лисаг галзуу солиотой Лиса л манайхыг шатаачлаа гэд яриад исэн бэ. Хоёрдугаарт морг дээр хүүхдүүдийн цогцыг батлуулах гээд очсон. Тэгэхдээ нөгөө нэг хөрш Расселтай цуг явсан шүү дээ. Тэгсэн чинь хөрш нь баг хүүхдүүдний ааваас нь илүү уйлаад тэгсэн чинь Мик хөршөөгөө за зүгээр дээ битээ уйл та одоо бараг ийм байх штэ гэж хэлэх гээд юм уу яах гэдэг бараг тийм хэмжээний ааш гаргасан. Дараа нь моргийн ажилчин нь хүүхдүүдтэйгээ хэдэн минут байж баяртай гэж хэлэхүү гэсэн чинь Мик болохоор өөгүй яах ингээд шууд гараа явцсан. Моргт очсныхаа дараа энэ гуруула том хүүгийн байгаа эмнэлэг рүү явсан. Харин Мерит Мик хоёулаа хүүгийнхаа хэвтэж байгаа өрөөнд нэг удаа орчвол ерөөсөө хажууд нь тогтохгүй байнгын эмнэлэг дээгүүр яваал доогоор яваал кафе руу норж идэж уух юм эргүүлэл яваадсан. Тэгээ энэ хооронд нь хөрш Рассел нь Дуэйний байгаа өрөөнд хүүг нилээн удаан сахид суугаад гинэд энэ одоо ээж аваа хоёр нь хайчж үгээд хайхгаа гарсан чинь Мик нэг совилогчийн бүхс рүү нь алхатаал би өстө ийм зүйл дуртай штэ гэж энийгээ сэтгнээ байжсэн гэсэн. Тэрийг нь Рассел хараад шууд Мик руу уурлаад чиний 55 хүүхэд чинь нас бараад нэг нь эмнэлэг цэхэнд өвчж ах чинь чи иймэн бодоо явж идэг гэд маш ихээр уурлаад яваад өгдөв. Дээрээс нь эмнэлэгт өвчж байгаа хүмүүст ингээд эмнэлгээс цаанаас нь үнгөө олгохтой байна л та. Тэгсэн нэг өдөр Мерит Мик хоёр совилогчаас нь бит хоёр амир өлсөд байна. Энэ тарааж байгаа үнгөө хоолноосоо бит хоёрт өвчөчтэй гэсэн чи совилогч нь уяана уучлаарай эн чин зөвхөн өвчтөнгүүд л өгт юм аа. Өсвөл доор гуан байгаа. Тэндээс мөнгө төлөө та нар өөрсдөө юм авч олно шүү гэд хэлсэн чинь Мик Мерит хоёулаа маш ихээр уурлаад за юу сүртэй угаасаа л манай хүү хаангүй хэвтэж байгаа өстэй өмнөөс л итчихэл та гэ бүр үнгөө юм авах гад дайраадсан. Тэгэхэрэн совилогч нь бол үгүй өстөж гуучлаарай гэл хэлээд байсан. Тэгэхээр энэ хоёр эмнэлэг рүү одоо хүргэлтээр хятад хоол захиалж идээд тэгээд идчихсэн ал хоорондоо хоолоороо байлдаал тэгэнгүүтэл нэг нь онгоо яриад чанга инээлтэл энэ хоёрын чинь хүүхэд нь яг голт нь ингээд ухаангүй хэвтэж байгаа штэ. Тэгж яах чинь бүр ямар ч доосон шинжгүй. За ингээд 3 хоног эмнэлэгт хүүтэйгээ цуг байчаад амьсгалын машиныг нь унтраасныхаа дараа бүр одоо юу ч болоогүй юм шиг нөгөө хоолоор байлцсан хогооч цэвэрлэхгүй тэр чигээр нь үлдэгээ явцсан. Бас дахин нэг сэжигтэй зүйл нь гэх юм бол гал гардаг орой хүүхдүүд нь бүгдээрээ гадуур өмсдөг хувцастайгаа унтчихсэн нь бол цагтаа нарт их сонио санагдчихсэн. За ингээд ийм их зүйлүүд нь яг нотлох баримт биш гэсэн маш их сэжигтэй үйлдэлүүд энэ хоёроос гараадсан учраас цагтаа нар энэ хоёрыг нууцаар мөртгөөр шийдэж энэ хоёрын орсон буудлын өрөөнд нууц микрофон холбоод орхичтой. Тэгсэн тэр оройноо энэ хоёр ингээд унтахтаа бэлдээд байжсэн чинь Мерит ингээл гинт гал гарсан тухай ярьж эхэлсэн чинь Мик шууд чимээгүй энэний талаар ярих хэрэггүй гэж Меритэд хэлдэг. Ингээд дараагийн 4 өдөр үргэлжлүүлэн сонсоход энэ хоёр бол ерөөсөө хэрэг болсон тухайч ярихгүй
Тэгэнгүүтээ бас энэ хоёрыг уйлах нь яах нь гэдээ ажигласан чинь Мэг бол ерөөсөө нэг ч уйлаагүй. Харин 4 хоногт Merit бол нэг 2-3 удаа уйлснаа сонсогдчихсэн. Бас 4 хоног болоход нэг ч галын тухай яриаг цагтаа нарт маш сонин санагдсан. Яагаад гэхээр ийм том зүйл одоо тохиолдсон байхад яагаад ерөөсөө ганц ч удаа ярьж яг юунаас болоод гал гарч ав ч юм уу, эсвэл яг яагаад хүүхдүүдэд аварч чадсангүй ч юм уу ярих юм болов гэд хооронд нь ингээд тэр хоёрын яриаг нь сонсоодсэн чи ерөөсөө тийм зүйл ярихгүйсэн. За тэгээд 4 өдөр цагтаа нар нэг зүйл сонссон нь Мэг Merit за яг ярьснараа хоёлаа мэдүүлгээ өгнө шүү гэж хэлсэн. Цагтаа нарт энэ хоёр нийгэм нугаад энэ гэдгийг нь бариад өгчдөг. Гал гарснаас хойш 5 дахь өдөр Мэг цагдаагийн газар руу алхаж орж ирээд цагтаа нарт бит хоёр ингээд манай гэрт хэн гал тавьсны талаарх мэдээл ард иргэдэд байж магадгүй гэж бодож байна. Тийм болохоор хэвлэлийн баг хурал хий гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна гэж цагдаагаас асуухад цагтаа нар бол энэ хоёр хэрвээ хэвлэлийн баг хурал хийх юм бол хурал дээрээ ямар нэгэн хэрэг толбогдолтой юм хэлчихэж магадгүй гэж бодоод зөвшөөрөөд хурал эхэлсэн. За тэгэхэд энэ хоёр бол хоёулаа бүр шаал худлаа ойлодсон. Ямар ч нөлмөс гарахгүй бахт чинь л ингээл нүдээ худлаа салфеткаар арчаал уйлж байгаа юм шиг гачин царай гаргаал. Ерөөсөө л хүн арахад мэдэгдмээр худлаа уйлж исэн. Хэвлэлийн баг хуралд ирсэн сэтгүүлчид бүр гайхаад мөн үтсэн хүмүүс нь ч гэсэн энэ хоёрыг одоо бүр шал худлаа нөгөө материал нөлмөс гэдэг нь шүү дээ. Тийм материал нөлмөс гаргаад штэ гэд хэлжсэн. Бас хэвлэлийн хурал эхлэхээс өмнө энэ хоёр ингээд сэтгүүлчид зурагчдтай ингээл нийлээл нөгөө л тэнийг ярьдаг онгоогоо яриад зүгээр байж ирсэн аа. Яг хурал эхэлсэн чинь гинт хоёлаа уйлаад эхэлсэн. За цагтаа нар Мэг Merit хоёрын гал гардаг орой өмсөжсэн хувцсыг задлан шинжлэх лабораторид аваачаад төгсөн чинь хоёулангийнх нь хувцснаас нь бензиний тол болтдоо. Тэгээ хувцсыг шинжилсэн эрдэмтэд нь хэлэхдээ болохоор урд нь асгарсан бензиний тол биш байна. Яг шинэ гал гардаг өдөр хувцсан дээр нь асгарсан бензин байна гэж хэлдэг. Тэгээ цагтаа нар хариуг аваад шууд Merit Мэг хоёрыг шууд хурал болтол нь баривчлан авч хорсноос болоод энэ хоёр хүүхдүүдийнхээ оршуулганд очиж чаддгүй. Хүүхдүүдийн оршуулгын талаар нь жоохон ярихад оршуулга бол 5 дугаар сарын 29-нд болсон. Бөгөөд одоо хүүхдүүд бүгдээрээ адилхан цагаан өнгийн австай. Хүүхдүүд тус бүрт нэг моринд хэрэгтэй ирсэн. Тэмүүн эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр өнгийн цэцэгтэй, эмэгтэй нь ягаан өнгийн цэцэгтэйгээс гадна хүүхэд болгоны авсны толгон дээр нь туртаа зүйлийг нь хийж тавьсан байсан. Jade охины авсан дээр Barbie гүнж байсан нь бол гэрийнх нь бүгдээрээ Jade-ийг принцесс гэж дууддаг. 13 настай Dwayne авсанд бол өөрийнх нь дуртай спортын багийнхан зураг. 9 настай John бол том болоод цэрэгт явна гэж дандаа ярьдаг байсан болохоор армигийн нэг жижигхэн ногоон өнгөтэй цэргэн тоглоом. 8 настай Jack Nintendo DS-ээр маш их тоглох дуртай байсан болохоор Nintendo DS-ийн зураг. 6 настай Jesse хүүд болохоор дуртай тамирчныхын зураг. Харин 5 настай Jade-ний авсан дотор ногоон өнгөтэй динозаврын тоглоом тус байсан. Ингээд хүүхдүүдийн оршуулганд бол хүмүүс хэдэн зуугаараа ирсэн. Ингээд энэд болохоор Мэг Merit хоёр бол цагтаа дээр шалгагдчихсэн. Тэгээ гал 5 дугаар сарын 11-нд гарсан нь Мэг Лиза хоёрын нөгөө нэг шүүх өдөртөө давхцсан. Мэг бол зүгээр л ингээд Лизагийн уурыг хүрэх гэж бас улсаас илүү мөнгө авахын тулд Лизагаас гарсан өөрийн хүүхдүүдийг өөр дээрээ авах том зорилготой байсан. Тэгээ шүүхтэр юу чгүй зүгээр шууд очих юм бол ойлгомжтой. Одоо шүүх хүүхдүүдийн шууд Лизад өгнө. Тийм болохоор нэг өдөр Мэг Merit-ийг суулгаж байгаа надад нэг юм төлөвлөгөө байна гэж хэлдэг. Тэр нь өөрсдийнхөө 6 хүүхдийг унтжаахт нь гал тавиад Лиза дээр хэрэг тавих төлөвлөгөө байсан. Гал гарахаас өмнө би байрны хажууд шат тавьчихъя. Тэр шатаараа 2 давхар руу гараад цонхоо хаглаад хүүхдүүдэд аварнаа. Тэгэхээр шүүхийн өмнө Лиза галзуу солиотой юм шиг харагдаж, харин би баатар шиг болж харагдахаар хүүхдүүдийг минь надад шууд өгнө гэж Merit-д хэлэхэд Merit ч гэсэн зөвшөөрдөг. Тэгээ энэс гадна байран шатчих юм бол дүүргээс бас хойлонд дахиад шинэ бүр гоё илүү гоё байр өгч магадгүй штэ гэж Merit-д хэлдэг. За хүмүүс хэлэхдээ Мэг Merit-тэй бүр жоохон байхад нь уулзаж
тархийг нь угаасан болохоор ийм солиотой төлөвлөгөө гаргахад нь зөвшөөрсөн ч байх гэж ярьдсан билээ. Гэхдээ Merit бол ерөөсөө ингээд хүүхдүүдээ санаж уйлж харамссан шинжгүй байгааг харахад бол үгүй ч гэж магадгүй. Гал гарахаас хэдэн хоногийн өмнөөс л Мик хуршууд болон найз нартаа Лиса бол галзуу солиотой, юу л бол юу хийж мэдгээр хүн гэж хүн болгонд хэлж яриад яваадсэн. Бас өөрийнхөө Facebook дээрээ Лиса намайг нэг удаа хуурсан, намайг зоддог байсан, сэтгэл санааны дарамт надад үзүүлдэг гэх мэтэр маш олон удаагийн пост хүртэл оруулж исэн. Мөн цагтаад ч гэсэн Мик хэлэхдээ Лиса намайг дагаад тайван байхгүй байна. Намайг одоо ингээд зүгээр болохгүй, араас мөрдөж мөшгөөд байна гэж худал мэдүүлэг хүртэл өгсөн байсан. За ингээд 5 дугаар сарын 10 гал гарахын өмнө Мик бол дэлгүүр ороод канистр худалдаж аваад бензин галлонг орж хэдэн канистр бензин аваад найз Пол Мослигоо дуудаж гэрээ шатаах төлөвлөгөө хийсэн чинь найз нь ч гэсэн зөвшөөрөөд тэр оройноо ингээд согттлоо уугаад дээрээс нь Merit ч гэсэн өвс татаж хай болсон байсан. За тийм болохоор Merit ингээд өвс татаад хай болсон байсан болохоор хүүхдүүдийнхээ унтлагын хувцсыг нь өмсүүлээгүй шууд гадуур хувцастай нь унтуулсан байх гэсэн тамаг байд юм билээ. Эсвэл ихэнхдээ 10 настай Jade охин жоохон дүүнрээ оронд нь оруулж унтуулдаг болохоор тэр орой ч гэсэн дүүнрээ унтуулахдаа ингээд гадны хувцастай нь унтуулсан байх гэж ярьдаг. Харин Paul, Mick, Merit 3 доод давхрын том өрөөнд шөнийн 3 хүртэл хоорондоо group sex хийж mijагаад 3 цагийн үед энэ 3 шал согтуу бензинээ нэг давхраар асгаад тэр тусмаа үүдний хэсгээр ихэнх бензинээ асгасан. Мик бодохдоо Лиса хаалганы захиа оруулдаг жижиг нүхээр захиа шатаагаад оруулсан болгохоор харагдуулах төлөвлөгөөтэй байсан учраас яг нэг хэсэгт нь нэлээ их бензинийг асгасан. Тэгчээ дараа нь нэг давхар тэр чигт нь бензин асгаж нэмж гал тавьдаг. Мэдээж гал сөнөөгчд бол албаар гал гарсан уугүй юуг бол шууд л хараад мэдчихсэн. Тэгээ Пол Мосли болохоор нэг давхраар бензин асгачаад хамаг каниструудыг нь аваад машиндаа хийгээд гал гарахаас өмнө явсан. Харин 3 цаг 30 минутанд Merit гэрээхэн гадна талын зүлэг рүү гарч Микийг гэрт орж гал тавьчаад гарч ирэхийг нь хүлээж исэн. Мик галаа тавьчаад Meritтэй цуг зүлгэн дээр зогсож байгаа нэг давхар тэр чигээрээ шатахыг нь хүлээгээ шатсныхан дараа Merit 3 цаг 30 минутанд цагдаа руу залхаж харин Мик хуршууд рүүгээ туслаарай гал гарч ийна гэж орилоод хуршууд нь ирснийхаа дараа шатаа гаргаад дээшээ гарсан боловч одоо хав хар утаа 2 давхраар дүүрснээс гадна хав халуун байсан учраас Мик бол цаашаа орч чадаагүй. За албаар хуршүүдийг ирснийхаа дараа бол Мик хүүхдүүдийгээ аврах орлох хийсэн. Тэгээ тэрнээс өмнө бол худлаа ингээд туслаараа гэд уйлаад зогсож исэн. За ингээд 2013 оны 3 дугаар сард Merit, Mick, Paul 3-ыг хүний амин санамсаргүй хүрсэн гэж шүүх хурал эхэлдэг. Тэгээ энэ 3 гуруулаа өөрсдөө буруугүй гэж хэлсэн болохоор шүүхийн бүрэлдэхүүний өмнө өөрсдөө буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй болоод одоо эхний ээлжинд Мик ярьдаг. Мик ярихдаа эхлээд ингээл жоохон өөрийгөө буруугүй энтер гэж ярьжсэн. Сүүлдээ бүр би ингээд группээрээ бэлгийн харьцаа хийх дуртай, орох дуртай, ийм тийм байрлал дуртай энтер гэл шүүхийн бүрэлдэхүүнийг инээлэх гээд өөртөө дуртай болох гэж үтсэн ч харин ч эсэргээрээ Микийг одоо ямар мэдрэл муутай гаж дунтай солиот амтан бэ гэдгийг нь бол харагдуулж байсан. Дээрэс нь хувцсан дээрх бензиний толб мөн зарим хуршууд нь Мик, Merit хоёрын хоорондоо гал гарах тухай ярилцж ирснийг сонссон гэдгээ шүүхийн бүрэлдэхүүний өмнө ч бас хэд хэдэн гэрчүүд гарч хэлсэн. За ингээд шүүх хэдэн 7 хоног үргэлжилж байх хооронд Мик цагдаагийн газарт баривчлагдаатай л байсан. Тэгэл өдөр нь шүүхтээ ороод оройн цагдаа дээр ирэхдээ цагдаа нарт би удахгүй суллагч штэ. Миний бурууг та нар мэдэх болно доо гэж байнгын ингээл хэлж мэлдэг. Бас хөрш болох Russell руугаа шоронгоос гарсныхаа дараа ингэн тэгнэ гэсэн захиа бичсэн байсан. Захиандаа болохоро эндээс гараад нэг эмэгтэйг хулгайлаад би маш хэрцгийгээр хүчнээр байна. Бас Merit битүүр эндээс гарсны дараа гуруулаа нийлээд манай хүүхдүүдийн болшин дээр нь очиж group sex хийвэл яаж ийна гэд бичсэн байсан.
Тэгээ Микийн толгойн дотор юу бодогдож явд теsto мэдхгүй заваа. За ингээд шүүх хурал ямар ч л байсан шийдвэрт хүрэн дуусаж шүүгч энэ гурыг санамсаргүй 6 хүний аминд хүрсэн гэж Мик, Merit, Paul гурвыг гурвууланг нь буруутай гэж үзээд Merit, Paul хоёрт 17 жилийн ял харин Мик насаар нь хорих ялыг 15 жилийн тэнцэндээ өгсөн. Тэгээ шүүхээс гараад шорон руу явж байгаа хооронд шүүхийн гадна ууртай ард эргээ зогсож Мик, Merit, Paul гурыг одоо үхээч гэж хараагаал там руугаа танил гих мэтийн постэр барьсан зогсож исэн. За Merit шоронгийн ялаа багасгах гэж дахин давж заалтсан боловч амжилтгүй болсон. Merit-ийн аав нь хүртэл Merit ер нь Миктэй адилхан насаараа шоронд суух ёстой байсан ч гэж хэлсэн байт юм лээ. Merit хэлэхдээ Мик намайг зодож дарамталдаг байсан. Би хэрвээ үгүй гэж хэлэх юм бол намайг алах юм шиг санагтаад хэлснээр л хийсэн гэж хэлсэн боловч шүүгч бол тэрийг нь ерөөсөө авч хэлэлцээгүй 17 жилийн ялыг нь хэвээрэн л үлдээсэн. Тэгээ нөгөө 15,000 паунд өсгсөн тэрийг нь оршуулганд хэрэглээд үлдсэн мөнгөөр нь дүүргийнх нь хүмүүс булшны чулуу 6 хүүхдэд авч тавьсан. Бас 2013 оны 9-р сард хүүхдүүдийн амьдарч исэн байшинг нь нураасан. Тэгээд нураасан компани нь болохоор ажлынхаа хөлсийг хүүхдүүдийн одоо буйны хандын байгууллагт өргөсөн бэлээ. Өөрсдөө нэгч дүгрэг авахгүйгээр саяхан буюу одоо 2 жилийн өмнө 2020 онд Merit шоронгоосоо 7 жил суучаад суллагдсан. Тэгээ Paul Mosley гэсэн суллагдаж эрт гарсан бэлээ. Харин Мик бол одоо болтол шорондоо сууж байгаа. За тэгээд миний энэ хэргийн талаарх олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээ би л бодохдоо болохоор Микийн хамгийн анхны экс найз охин Ким болон Кимийн ээж рүү ингээд хутагтай дайрж ахт нь 7 жилийн ялыг өгөөд бүр болоогүй 3 жил 2 сар суучаад гарсан нь бол маш буруу байсан. Хэрвээ тийм богинохон хугацаанд шорон суугаагүй одоо бараг насаараа тэр хэрэгийнхэн төлөө шорон суусан бол одоо ийм харамсалтай хэрэг гарахгүйсэн бах. За тэгээд манай энэ удаагийн дугаар ингээд дуусж байна. Дараа 7 хоногийнхоо дүлгөнөөгийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. 좀 더 재선 쳐